18 дугаар хэсэг. 15. Ромын багт наадам. Франц ухаан ороход Альбер өгсөн хүн шиг зэвхий царайтай болчиход усууж гүн алилагчийн хувцас өмсөж байгаа үзэгдэв. Франц талбай үед өөрийн ирэхгүй харвал цаазын заазуур, алуурчид, цаазаар авахулсан хүн цөм алга болчихсон, хөвгөлдөж бужигнсан, шуугилдсан олон хүмүүс үлдсэн байлаа. Худаг Тамбламын даалал болох багт наадам 1-2-т дугардаг Монте Читориогийн хонго дөнгөнөн дуграв. Юу болж байна? Гэж Франц гүнгээс сухад цаадах нь юу ч болоогүй. Харж байгаа үсттэй. Багт наадам л нэгтлээ. Да, бушуу хувцлаарай. Гэв. Энэ аимшигт явдал зүүч шиг арилжихдаг мөн хачи юм та. Гэж Францын хэлэхэд нь тийм ээ. Энэ бол таны хардарж үзсэн зөөд. Гэв. Надад ч тийм ээ. Харин цаазаар авагдсан хүнд дүнд ч гэсэн адилхан. Харин тэр үрд нь орсож таас ирсэн. Та хоёрыг хэн жаргалтай гэх юм мэдгэв? Пепино хайцсан бэ? Тэр юу болов? Гэж Франц асуулаа. Пепино бол ямар ч биеийн доосон илүү зангүй ухаалаг хөө. Өөрийг мартчихлаа гэж гомдож гонсохоо оронд энэ завшааныг ашиглан олонний дунд шурган орж цаазын эндэр хөтөл дагаж ирсэн лам нартаанч баярлаа гэж хэллэггүй алга болон одсон. Үннийг хэлэхэд хүн гэдэг бол баяр талархалгүй хуван хичээсэн амтан. За эрхмээ та хувцсал. Таны найз танд үлгэр дуурайл үзүүлж байгааг хараач. Үнэхээр ч Альбер хар өмд гялдсан хар шаахан дээгүрэн аталсан өмд өмсөж байлаа. За, Альбер ямар байна? Марцганмар байна уу? Гэж Франц асуугаад зөвхөн үннээр хэлээрэй. Гэв. Үгүй шүү. Гэж Альбер хариулаад гэхдээ үүнийг үтсэндээ баяртай байна. Би гүнгээ элдгийг зөвшөөрч байна. Хэрвээ ийм үзэгдлийг нэг л үзэж давбал энэ нь эцсүүлдэн хүчтэй сэрэл өгч чадах ор ганц зүйл болох юм. Гэв. Ийм үед л хүнийг судалж болно гэдгийг ярилцахгүйгээр шүү. Гэж гүн хэлээд цаазын энднэрийн эхний гიშгүр дээр л хүний бүх амьдралынхаа турш өмсөж явсан баг нь ховхрон очиж үнэн царай нагардаг. Андрегийн царай бол нүдэнд дулаахан царай биш гэж хэлэх хэрэгтэй байна. Ямар бузар амтан гэж. За хувцалцгаа ирэх мэдээ. Хувцалцгаа. Гэв. Франц нөхдөө дуурайхгүй бол энэ дэмтэй хэрэг болох байлаа. Тэгээд өөрийнхөө нүүрээс өчүүхэн ч цагаан биш баг зүүж костюм өмсөлөө. Тэр хувцсалж гүйцээд доошон буув. Үүдний дэргэд олон өнгийн цаасан ширхэг цэцгийн баглаа дүүрэн очисон сүйгтрийг зогсож байлаа. Тэд сүйгтрэгнүүдийн цуван дотор байран эзлэв. Ер нь үүнээс өөр огцом өөрчлөлт байдаг гэж бодоход хэцүү байлаа. Пьяцца дель Попологын анир чимээгүй баргар хар үзэгдлийн дараа наадам зугаа хөөр дэлгэрэв. Багнууд эндэндүү гарч хаалгууд цонхноос цохолсон. Гудамж бүрээс Арлекийн жүжигчин Баатрэр хөдөөний хүн болж хувцалсан хүмүүсээр дүүрэн сүйгтрэгнүүд гарч ирнэ. Бүгд хашгиралдаж өндөг гурилд хийсэн эрен цаас цэцгээр бие биеийн шидэн өөрийн хүний танихгүй хамаагүй чулуудан хэн ч гомдолгүй харин ганцхан энэдэр хариулж байлаа. Франц Альбер хоёрыг уйдхрын сэргээх гэж мухлагт авчирхад архиуд цогтоод өнгөрсөн явдлаа мартаж мансууран байгаа хүмүүстэй адилхан байлаа. Тэр хоёр дөнгөс ихэн болсон явдалдан автагдсан хэвээр байсан авч нийтийн хөгжөөнд баг багаар автан ухаан санаа нь мартагнахад бэлхэн болж энэ шууган бужигнан толгоогоор нь шумбуулан оруулахаар татж байгаа юм шиг санагдав. Зэрэгэлдээ яваа сүйгтрэгнээс морсөрлөө чулуутсан цаас Альбер түүний хамт яваа нөхөд дээр асгарч хүзүү ба багаар халахлаагүй нүцгэн газрууд нь хэдэн зуун зүгээр хатгах мэт болов. Энэ нь бүх багуудыг оролцож байгаа нийгмийн тулалдаанд ороход хүргэлээ. Бусдын адил сүйгтрэг дотор нь босож зогсоод өөрийн бүхэл чадал хүч самбаа зүйлийг гарган өндөг өнгийн цаасаар хариу тулдаж эхэллээ. Хатуу ширүүн тулаан эхлэв. Хагас цагийн өмнө болсон явдал хоёр найзын санаанаас бүрэн арчигдан алга болжээ. Тэдний өмнө болж байгаа эрэм миран толгой иргэн үзэгдэл тэр хоёрыг тэр чигээр нь залгин авлаа. Монте Кристо гүнгийн тухайд гэвэл цаасан үед тайван байдлаа нэг ч хором алдаагүй гэдгийг
дээр өгүүлсэн билээ. Тагтад цонхон бүгд хэвс хөшгөөр бүрэгдсэн орднуудаар эмжээрлэгдэж, тагтад цонхнууд дээр нь Ром, Итали, дэлхийн улс бүхнээс ирсэн гадаадын хүмүүс зэрэг цус, мөнгө, авьяасвэлгийн сурвалтнууд болох 300 мянган хүн зогсож, саахан юмд саатаж хөгжсөн хүүхнүүд тагтад цонхноос бөхөөлцөж, доогууран зөрөлдөн яваа хүмүүсийг цаасан ширхгээр шитгэхэд, хариуд нь цэцгийн баглагаар чулуудаж буй Корсогийн урт удамжийг төсөөлөлдөө. Агаар дөнгөврийн цаас цэцэг эргэлдэж, газарт хамгийн хачин жигтэй ховцомссон хүмүүс бужигналдана. Асар том байцаа үхэр толгойтой хүн бүхстэй мөөрсөн амтан, хойд хөлгээрэн боссон нохоо явж байгааг нь харагдах бөгөөд, гэнэт энэ бужигналдан уймэлцсэн олны дотор Галлогийн зүүдэнд үзэгдсэн гэгэн Антонийн алдаста байдаг шиг багаан өргөн гайхам сайхан царайгаан гаргасан Астарта гарч ирэхэд хүмүүс шохоорхон хойноос нь дагахад шөн зүүдэнд ордог чөтгөр шиг ороолонгууд замыг хааж саад хийгээд явуулж өгөхгүй байна гэд дотроо дүрслэн бодоод үз. Тэгвэл Ромын багт наадам гэж юу байдаг нь муухан төсөөлөгдөнө. Гүн Корсогоор 2 дахин найстааш явсны дараа гүн сүйх тэрэгнүүд зогсхийг ашиглан тэдний мэдл тэргээ орхиод явах зөвшөөрөл гуйлаа. Франц толгоогоо дээш болгож Палаццо Росполын нүүрэн талыг харлаа. Улаан хрээстэй цагаан хөшиг татсан дунд толын цонхон дээр багт наадмын хөхтөл үзэгдэв. Аржентины театрт харсан өнөөх үл таних гоо хүүхэн Францын бодолд орхоном буугаад ирлээ. Гүн сүйх тэрэгнээс гарах зууран эрхэмүүдээ та нар жүжиглж ханаад үзэгч болцгоё гэж хүсвэл цонхны дэрэгдэх суудал хүлээж байгаа гэдгийг битгий мартаарай. Тэр хүртлийн миний хөтөч сүйх тэрэг зарцыг хэрэглэж байгаарай гэж хэлв. Гүнгийн хөтөч баавга ба эксайдэд гардаг ойдроотой яг адилхан хар баавга шиг ховцолж, ард талд нь зогсож яваа зарцнаар нь ногоон сармагчин шиг ховцолсон бөгөөд нүүрний баг нь пүрштэй болохоор дайралтсан хүмүүсөө зүс царайга янз янз болгож явааг өгүүлхэн бид мартчихад шүү. Франц гүнгийн найрсаг занд хариу талархав. Харин Альбрийн тухайд гэвэл эгдүүтэй ховцолсон хөдөөгийн хөөхнүүд суусан сүйх тэрэгрөө цэцэг шидэд завгүй байлаа. Гай болоход сүйх тэрэгнүүд хөдөлж Альбрийг Пьяцца del Popolo руу авч явахад анхаарлын татсан сүйх тэрэг Венецийн ордон өд чиглэв. Та харав уу гэж Францаас асуухад нь юу тэрв гэж Франц хэлв. Тариачин хөөхнүүд суулгасан тэр сүйх тэрэгийг үгүй шүү. Харамсалтай хэрэг гайхалтай хөөрхөн хөөхнүүд шиг байна. Та баг өмсчихсэн байсан юутай харамсалтай вэ? Уг нь одоо л амжилтгүй явж байгаагийнхан хариуг авч болох цаг санаж гэж Франц хэллээ. Тэгэхэд цаатах нь тоглоом дохуу хоёрын хооронд багт наадам намайг ямар нэг юмар шагнах байхаа гэж маш их гордож байна гэж хариулв. Альбрийн гордлого талаар болж энэ өдөр өнөөх сүйх тэрэгтэй хэд дахин дайралцснаас өөр гойд юу ч болсонгүй. Ингэж дайралдж байх үед нэг удаа Альбрийн баг зориуд юм уу үгүй юм уу бүүмэд нүүрнээсээ оочив. Тэгэхэр нь үлдсэн бүх цэцгэн тэврэн авч нөгөө сүйх рүү чулуутав. Тариачин хүүхний ховцсон мөссөн ч гоо сайхан хүүхнүүд гэдгийг Альберт таагаад бүсгүйчүүдийн нэг нь түүний анхаарал тавьсанд уяр болтой залуу хүмүүсийн сууж явсан сүйх тэрэг дахин зэрэгсэж ирэхэд өнөө хүүхэн нэл цэцгийн багцыг тэднэр ушидлээ. Альберт түүнийг шүүрэн авав. Франц цэцгийн баглаг өөртөө ирүүлсэн гэж бодох ямар ч үндэс байхгүй тул Альберийг авахд нь саад болсонгүй. Альберт цэцгийг авч ингэртээ хатгаад эхэл хангалуунаар цааш явлаа. За тэр дурлалын аяны чинь эхлэлт болж явах шивдэ гэж Франц хэлэхэд хичнээн л бол хичнээн докхи гэж Альбер хариулаад үнэн хэрэг дээрээ тийм болж байна гэж би бодож байна. Одоо энэ цэцгийг биеэс салгахгүй гэж хэлв. Тэгэлгүй яахав? Өнгөөр яаж бие биеэ таних вдэ гэж Франц хэлээд инээлээ. Гэтэл тоглоом дохуу нь үнэн байдал болж Франц Альбер хоёрыг өнөөх сүйх тэрэгтэй дахин дайралдахад нөгөө цэцэг шидсэн баг цэцгийн Альбер ингэртэн хатгсан байхыг хараад алга ташиж байлаа. Дог сансан хэрэг сэтгэлчлэн бүтэж байна. Та ганцаараа хоцрох юмсан гэж хүсэж байгаа юм биш үсттэй гэж Францыг асуухад нь үгүй яарах хэрэггүй.
Тэр хүүхэн намайг амархан татчихлаа гэж бодохгүй байг. Хэрвээ хөдөөгийн гоо хүүхэн тоглоомон үргэлжлүүлэе гэж таалж байгаа бол бид түүнийг маргааш олно. Жухамдаа тэр хүүхэн биднийг олно. Тэгээд өөрийгөө мэддэг. Тэр үед л яахагаа шийдье гэв. Зүйтэй Альбер. Та Нестор шиг мэргэн, Уилс шиг ухаантай хүү юм. Хэрвээ таны Церция таныг ямар нэгэн адгуус болгож хувиргаж чадвал тэр хүүхэн эсвэл маш уран чадварлаг эсвэл маш хүчрэг хүн байх ёстой. Альберийн хэлсэн зөв байжээ. Үл таних гоо хүүхэн энэ өдөр тоглоомон үргэлжлүүлэхгүйгээр шийтсэн бол доо. Залуу хүмүүс дахин хэдэн удаа тойрсон боловч тариачин хүүхнүүдийн суусан тэрэг ёр үзэгдсэнгүй. Бодвол хажуугийн нэгэн гудамж руу эргээд явчихсан бол доо. Тэгээд тэр хоёр Плацо Росполид эргэж ирвэл тэнд гүнж юудэнтэй цэнхэр цовж алга байлаа. Шар хөшгөтэй цонгон дээр зогсож байгаа хүмүүс бодвол гүнгийн өрсөн хүмүүс байж таарав. Энэ үед Багтнаадам эхэлснийг зарлан дуугарсан хонг одоо түүний төгсөж байгааг нь мэдэгдэн цохив. Тэгэхэд гинж мэд цувралдан явсан сүйх тэрэгнүүд тасран тал тишиг нь тархаж хажуугийн гудамжуудаар орлоо. Франц Альбер хоёр яг Виа делла Маратегийн эсрэг талд явж байсан болохоор хөтөж юу ч дуугаралгүй шууд хажуу тишин эргэж Палаццо Полыг өнгөрөн Пьяцца де Сапапиа руу гарч зочид буудал өөд явлаа. Пастрины гоо зочдон угтахаар гарч ирэв. Франц юуны өмнө гүнг сургалж цагт нь араас нь очиж чадсангүйгэн харамсаж байгаагаа илэрхийлэхийг өрдөл болголоо. Гэвч Пастрины түүнд гүнг өөр сүйх тэрэг захиалж Палаццо Роспол руу явсан гэж хэлж сэтгэлийн амраав. Түүнээс гадна гүн Аржентины театр дахь ложийн түлхүүрийг залуу хүмүүст өгөөрэй гэд түүнд орхижээ. Франц Альбераас орой юу хийх төлөвлөгөөтэй байна гэж асуухад Альбер театрын тухай бодох байтугай өөр нэг юм бодоод завгүй байв. Тэгээд Францад хариу хэлхийн оронд Пастрины гуйгаас сайван олдох болов гэж асуулаа. Сайван гинэ? Яах нь вэ? Гэж эзэн хэлэхэд маргааш хэрэглэх тариачин хүний 2 хувцас оюулъя гэж Альбер хариулв. Пастрины гой толгойс эксэрч танд маргааш хэрэглэх 2 костюм оёх гинэ гэж дуулдаад бүү гомдорой. Таны энэ чинь ёстой л Франц хүмүүсийн хүсэл байна. 2 костюм шүү. Та Багтнаадмын 7 хоногт хантаазандан нэг бүрийн нэг скудоор хадуулах ч гэсэн 6хан ширхэг товч чадаад өгөх хүн олдохгүй гэв. Тэгвэл ийм хувцас олох боломжгүй юм шиг дээ. Яалаа гэж тэрв. Бэлэн хувцас олж болно. Энэ ажлыг над даалгаад л орхи. Маргааш өглөө сэрэхэд тань бүрхэм олгой, цамц, өмд овоолгойтой л байж байх вэ? Бүү санаа зов. Сэтгэлтэн таалагдах байхаа. Найз минь гэд Франц Альберт хандаж эзэнт найдий. Зайтай хүн гэдгийг харуулсан шүү дээ. Алив одоо хоол ойдий. Дараа нь Итали хүүхэн Алжиртийг очиж үзье гэж хэлв. Тэгэх юм байна. Итали хүүхэн Алжирийг үзье гэж Альбер зөвшөөрөөд харин Пастриныг битгий мартаарай. Надад бас миний найзад гэд Франц зааж маргааш л төрүүчин хэлсэн хувцас хэрэгтэй гэдгийг бүү мартаарай гэж хэлв. Эзэн хүндэт тэр хоёрыг санаа зовох явдалгүй хүссэн ёсороо бүтнэ гэж дахин батлан хэлэхэд Франц Альбер хоёр Багтнаадмынхаа хувцсыг тайлахаар өрөө рүүгээ явлаа. Альбер нэлцэцхэн Ямбайланд далд хийв. Энэ бол өнөөх гоо сайхан тариачин хүүхэн түүнийг таних тэмдэг нь байлаа. Найз хоёр хоолон идэхээр суулаа. Эрхэм Пастрины ба Монте Кристо гүн хоёрын хоолны хоорондох ялгааг Альбер ажиглахгүй өнгөрч чадсангүй. Франц гүнд жаахан сэжигтэй ханддаг боловч үнэндээ зэрэгцүүлэлт нь зочид буудлын тоогоочд даанч ашиггүй байлаа. Амттан авчирч өрсөний дараа зарц тэднээс хэдэн цагт сүйгтрийг хэрэгтэй болохыг лавлав. Альбер Франц хоёр шийдэж чадахгүй бие биенээ харлаа. Зарц тэдний бодлыг тааж эрхэмсэгдээд Монте Кристо гүн сүйх тэргийг бүтэн өдөр та нарын мэдэлд байлга гэсэн. Тэгэхээр эрхэмүүд зовлтгүй хэрглэж болно гэж хэлв. Залуу хүмүүс гүнгийн найрсгаар анхаарал тавьсныг ашиглахаар шийдлээ. Тэргэж байхыг тушаагаад олон тулааны үеэр үрчийсэн хувцаан солихоор явав.
Залуу хүмүүс хувцаан сольж өмсөөд театрт очиж гүнгийн ложид суулаа. Нэгдүгээр үзэгдлийн дундуур гүнгийн хатан Г ложиндон орж ирэв. Тэгэд юуны өмнө урд өдөр нь гүнгийн сууж байсан тэр зүг хартал дөрөнд нь Францад хачин санагдсанаа хэлж байсан хүний ложид Франц Альбер хоёр сууж явахыг харлаа. Дөөний дуран өөр дээр нь мах руу чиглэж байгааг мэдээд хүүхний сонирхсон зүйлд хариу өгөхгүй байх нь эвгүй хэрэг гэдгийг Франц ойлгов. Иймээс Италийн дээд зүлэгчдийн танхимыг зочдын өрөө болгон хувиргадаг эрхийн бута байдгийг ашиглан хоёр найз хадагтай хүндэтгэж байгаагаа үзүүлэх гэж ложноос гарч түн рүү явлаа. Тэр хоёрыг бараг орж амжаагүй байтал хадагтай Францад өөрийнхөө дэргэдэх хүндэтгэлийн суудлыг заав. Альбер ард талд нь суулаа. За тэгээд гэж хатан Францыг сууж амжаагүй байтал хэлээд та шинэ гарч ирсэн лорд Рутвинтэй цаг алдалгүй танилцж тэрч байтугай найзалж амжсан байх шив гэв. Таны бодож байгаа шиг тийм дотносог биш л дээ. Гэхдээ бид хоёр өнөөдөр бүтэн өдржингөн найрсаг зочлолыг хүлээж өнгөрсөн гэдгийг үгүйсгэх зүрх өрөхгүй байна гэж Франц хариулв. Бүтэн өдрий? Тийм ээ, бүтэн өдөр. Өглөө нь бид тэдний өглөөний зуу шидсэн. Өдөр нь сүйх тэргээр нь корсогоор зугаалсан. Ингээд оройн ложид нь сууж байна. Та тэгэхээр түүнтэй танил байх нь? Тийм ч биш, үгүй ч биш. Яагаад тэрв? Энэ бол урт түүх байгаамаа. Та түүнийг над ярьж өгөх үү? Энэ түүх таныг айлгахчихна. Тэр тусмал сайн. Тэгвэл адаглаад энэ явдал тайлгтал хүлээж бай. Да тэгвэл би бүрэн бүтэн өгүүл сонсох дуртай. Гэхдээ та яаж уулзснаач болсон ярьж өгөөч. Хэн та нарыг танилцуулсан юм бэ? Хэнч биш ээ. Тэр өөрөө бидэнтэй танилцсан юм. Хизээ тэрв? Өчигдрөөрөө. Та бид тэрийн салж явсны дараа ямар шухан маягтай танилцсан бэ? Манай зочид буудлын эзнэр зуучлуулан жирийн л нэг танилцсан. Тэгвэл тэр хүн бас Лондон зочид буудалд байрлаж байгаа мó? Тийм ээ. Тэрч байтугай бидэнтэй зэрэгэлдэ шүү. Нэр нь хэн гэдэг юм бэ? Та нэрийг мэдэх ёстой доо. Мэдээж хэрэг. Монт Кристо гүн гэдэг юм. Юу гэсэн үг вэ? Энэ чинь үе уламжилсан нэр биш вэ шүү дээ. Биш ээ. Энэ бол түүний худалдаж авсан арлын нэр. Тэгээд тэр чинь гүн хүн юм уу? Тосканы гүн. За яах вэ? Энэ нэг ч бас залгиж орхий гэж Венецийн эртний удамд хадагтай хэлээд тэр тэгэд ямар хүн юм бэ гэж асуулаа. Дэ Морсер бэсээс асуултаа. Дуулж байгаа биз дээ бэс? Намайг тань руу зааж байна гэж хадагтай хэлэхэд хадагтай минь. Би түүнийг сэтгэл татмаар хүн гэж үзэхгүй бол хитрхи гоочломтгой хүмүүс болно гэж Альбер хариулаад 10 жил найзалсан хүн ч гэсэн бидний төлөө түүний хийсэн зүйлийг хийхгүй байсан та. Тэгтээ ямар их анхаарал санаачлагтай найрсаг гэж язгууртан дээдсэн хүрээлэнгийн хүн гэдэгт эргэлзэх юм алга гэв. Харж байгаа биз дээ? Гэд хадагтай нэмсгэлснээ. Миний ороолон гэдэг хүн олон сая мөнгөний уучлж үзээсэй гэж хүссэн ямар нэг зайгуул итгэхэд ийм учраас эрхэм Ротшильдтэй өөрийг андуурахгүй байгаасаа гэж Лара болж харагдах гэсэн амтан байна. Харин та нөгөөдгийг харсан уу? Гэлээ. Нөгөөх гэж хэн бэ? Хэмээн Франц нэмсгэлэн асуухт нь өчигдрийн гоо сайхан грек хүүхнийг? Үгүй, би зөвхөн хөгжимтгийн сонсох шиг болсон, харин өөрийг харж чадаагүй. Эрхэм Франц, та битгий битүүлэг юм болгоод бай. Тэгвэл цагаан өшгтөд цонхны дэргэд сууж байсан юутэнтэй цэнхэр цовтой хүн хэн байх вэ? Гэж Альбер хэлэхэд нь тэр цонх чинь хаана байсан юм бэ? Гэж хадагтаа асуулаа. Палаццо Росполид. Тэгвэл Палаццо Росполид гүн цонхтой байсан байх нэ? Тийм ээ, та Корсод байв уу? Байлгүй яах вэ? Байсан. Тэгвэл шар хөшгтөө 2 цонх, улаан хэрээстэй цагаан хөшгтөө 1 цонх байсныг ажигласан уу? Энэ 3 цонх гүнгийнх байсан юм. Тэгвэл эн чи ёстой энэтхэгийн баян хүн байна. Багт наадмын үеэр тэгээд бас Корсогийн хамгийн сайхан баяр болох Палаццо Росполид ийм 3 цонх ямар үнэтэй байдгийг та мэдэх үү? Ромын 2 буюу 300 скудол биз? Үгүй шүү. 2-3 мянгал гэж хэлбэл дээр. Чөтгөр ав. Түүний харал ийм их орлого өгдөг юм уу?
Арлий. Тэр арал сохор зоосны ч орлого өгдөггүй. Тэгвэл арлыг яг гэж худалдаж авсан юм болоо. Савааг үдчил авсан байх л да. Тийм хачин хүн үү? Тийм ээ. Надад баахан өрмөц хачин хүн шиг санагдсан шүү. Гэж Альбер хэлээд хэрвээ Парис сууж их стейцийн дотор гарч ирвэл би түүнийг энэдэм ханайтан болгож явдаг элбэж эсвэл утга зохиол уншсаар байгаад ухаан нэвдэрчихсэн хүн гэж хэлэх байна. Өнөөдөр тэрээр Дидье буюу Антони хэлж баймаар номлол хэлсэн шүү. Гэвэм. Лоожд нь өөрхөн орж ирсэн учраас Франц ёсыг сахин суудлан тавьж өгөөд яриач өөр чиглэлтэй боллоо. Цагийн дараа найз хоёр зочид буудалдан буцаж ирэв. Бастрины гуй тэдний хувцсны тухай хэдийний санаа тавьж олж ирсэнд нь сэтгэл хангагдана гэж итгүүлж байв. Нэрэнж маргааш өглөө Бастрины гуй 10 цагт Ромын тариачдын хувцс үүрсэн сайван дагуулсаар Францын өрөөнд орж ирлээ. Хоёр найз бейдийн таарах адилхан хувцс шилж аваад бүрхэн малгайд нь 20 метр тууц хад гэж тушаагаад тариачид баярын өдрүүдэд бүсэлдэг хөндлөн судалтай торгон бүс нэг нэгийг олж ир гэв. Шинэ хувцс нь зохиж байгаа эсхийг харах гэж Альбер тэсчэднэ. Энэ хувцс нь богино дээл, хөгцөнхөр өнгийн хилэн өмд, судалтай оймс, тоногтой шаахай, торгон хантаац байлаа. Энэ гоё хувцс Альберийн биед зохиж, бүсээн бүсэлж, бүрхэн малгайгаан духтуулан тавихад Франц түүнийг хараад зарим нэг ард түмэн биеийн байдлаар гоцсойхон байдаг нь хувцснаасаа их шалтгаалдаг юм байна гэж бодов. Урд цагт хурцангийн урт дээл өмсөж байсан төргүүд одоо бариухан товчилдог сюрток болон улаан датсан бөглөөтэй дарсны лонго шиг болгосон грек малгай өмсдөг болсон ямар зохимжгүй муухай бэ. Талны өмнө чухам яагаад инээмсэглэж байгаад нь эргэлцхийн аргагүйгээр зогсож буй Альберт Франц хэдэн үг хэлв. Тэднийг инхүү адил Монте Кристо гүн орж ирлээ. Эрхэмүүдээ хэн нэгэн хүнтэй баяр цэнгэлийг хуваалцах нь таатай сайхан боловч дураараа байх нь түүнээс ч илүү таатай байдаг. Иймээс би өнөөдөр болоод дараах бүх өдөр өчигдрийн чинь хэрэгэлсэн сүйх тэргийг та нарын бүрэн мэдэлд өгье гэж хэлэх гэж ирлээ. Намайг 3-4 сүйх тэрэг хэрэглэж байгаа гэж буудлын эзэн та нарт хэлсэн байх. Ийм учраас та хоёр надад садаа болохгүй. Энэ сүйх тэргийг зугаа цэнгэл ба ажил хэрэгтэн бүрэн чөлөөтэй ашигла. Та нар надтай уулзмаар байвал би дандаа л Палаццо Росполид байна гэж хэлв. Залуу хүмүүс эхлээд нэрлэгсэн боловч тэдэнд тэгтлийн татгалзах ноцтой шалтгаан байхгүй учраас ийм ашигтай энэ саналыг эцэстэн хүлээн авлаа. Монте Кристо гүн элдвийг чөлөөтэй ярьж 15 минут хэртээ суулаа. Бидний дээр хэлсэнчлэн тэр хүн орон бүрийн ард түмний утга зохиолтой танилцсан хүн байлаа. Түүний зочдын өрөөний хан үед ганц хараад л уран зураг мэддэг гэдэг нь Альбер Франц хоёрт ойлгогдсон билээ. Бас хангууд хэлсэн ганц хоёр үг нь шинжлэх ухаанд ойр дотно болохын нотлох бөгөөд гол төлөв хувилах ухааныг сонирхдаг бололтой. Залуу хүмүүс гүнгийн найрсаг занг мөн тийм маягаар нь хариу барих гэж оролдсонгүй. Түүний амтд сайхан өглөөний зуушны хариуд Пастрины гуйн баацхан хоолыг өгвөл тэдний зүгээс тэнэг хэрэг болно. Тэд үүнийг нуулгүй хэлбэл гүнж тэдний энэ бодлыг дүүрэн үнэллээ. Альбер гүнгийн зам байдлыг шагшин магтах бөгөөд хэрвээ цаадах нь эрдэмтэн хүн байгаагүйсэн бол гүнг ёстой джентльмен гэх байсан биз. Сүйх тэрэг дурааран хэрэглэх болсон түүнийг юунаас ч илүү баярлуулж байлаа. Нөгөө гоо сайхан тариачин хүүхнүүдийг л бодсон бөгөөд тэр урд өдөр нь үлэмж сайхан сүйх тэрэгтэй байсан болохоор тэднээс доор юмд суух хүсэлгүй байлаа. Нэг цаг хагаста залуу хүмүүс шадан дээр гарч ирэв. Хөтөж зарц хоёр араатны арьсан хувцсан дээгүүрэн ёслолын хувцс өмссөн тул өчигдрийнхөөс нь инээдтэй болж Альбер Франц хоёрт магтагдав. Өнг алдаж муудаж угаа цэцхийн баглаа Альберийн энгэр дээр донжтой унжин. Хонхны анхны дуугаар Виа Виториягийн замаар орж Корсо орохоор чиглэн явав. Хоёр дахь удаагаан тойрч явдал алиалагчийн хувцс өмссөн хүүхнүүд суусан сүйх тэрэгнээс тэдэн рүү шинхэн нэл цэцхийн баглаа шидэв. Альбер тэднийг хараад өчигдрийн тариачин хүүхнүүд хувцсан сойсныг ойлголоо.
магадгүй сарамсаргүй ч юм уу эсвэл дэвжирхэн алиалагчин хувцас өмсжээ. Альбер муудж байгаа цэцгэн шин цэцгээр сольж хатгаад хуучин цэцгэн гартаан барьж дахин нөгөө сүйх тэрэгтэй дайралдахдаа түүнийгэн уруулдаа хүргэсэн нь цэцэг шитсэн авхаа төдийгүй хамт сууж явсан хөгжилтэй найз авхаачуулд нь их л таалагджээ. Корсо дахь хөл хөдөлгөөн өчигдрийнхөөс нь дутхгүй байлаа. Нарийн ажигламтгай хүн бол хөгжил хөдөлгөөн шууга нэмэгдсэнийг ажиглахар байлаа. Гүн цонхон дээр хэсэгхэн зур харагдсан боловч сүйх тэрэг дахин эргэж ирэхэд алга болчихсон байв. Альбер ба нэл цэцгийн эзэн авхаа хоёрын харилцсан тоглоом бүтэн өдөр үргэлжилсэн мэдээж хэрэг. Оройн Франц гэртээ харж ирээд элчин сайдын ямнаас нь загтал ирсэн байхыг олж үзв. Загталд маргааш түүнийг гэгээн дэц хүлийн авч уулзахыг зөвшөөрснийг мэдэгджээ. Тэр Ром хотод ирэх бүрдэн энэ хайр эвэлийг хүсэн гуйдаг ажээ. Франц зөвхөн буян сансандаа төдийгүй баялж талархсандаа буян төлнүүдийн дотроос ховорхон дохиох гэгээн Петрийн үе залгамжлагчдын үлмийг цөгдөн хүндхий ёслохгүйгээр Христосын ертөнцийн нийслэлийг орхиж явах дургүй байжээ. Ийм болохоор маргааш нь багт наадамд оролцоно гэж ярих хэрэггүй болсон юм. 16 дугаар Григори хэмээх буянт буурлын сүр хүчинд нь тохирох сэтгэлийн сайхан хайхралгүй түүний өмнө өвдөг сөгтөхөөр догдолж бэлтгэхгүй хүн гэж нэгч байхгүй. Франц Ватиканаас гараад Корсогоор дарахыг ч бодлогүй шууд зочид буудалдан хурч ирэв. Сайхан бодлоор дүүрэн явсан тул түүнийгэн багт наадмын ухаан жолоогүй уймэнэр өмүүлчгээсэн аажээ. 5 цагаас 10 минут өнгөрч байхад Альбер хурч ирэв. Тэр ихэд баярлан байсан нөгөө авхаан дараачийн хувцастайгаан дахин гарч ирээд Альбертай дайралдахдаа багаан өргөжээ. Тэр нь гайхалтай сайхан хүүхэн байж. Франц Альберт үнэн сэтгэлээсээ баяр хүргэхэд цаадхан түүнийг тэгэх ёстой юм шиг хүлээж авав. Бага байдлыг харвас үл таних гоо сайхан хүүхэн язгууртны ангид хамаарагдах нь эргэлзээгүй гэж Альбер баталж байв. Тэгээд маргааш нь загтал бичгээр хатуу шийдсэн байна. Франц энэ үгийг сонсоод Альбер түүнээс нэг юм гуйх гэсэн боловч зовоод чадахгүй байна гэдгийг тааварлаа. Франц нөхрийнхөө эрхээ шиг аз жаргалын төлөө юугаанч хайрлахгүй гэдгийг хэлээд асууж шалгааж гарав. Альбер ээлдэг ёсонд шаардлагадах хэмжээнд хүртэл шалуулж байгаад сүүлд нь сүйх тэргээ маргааш надад ганцаарамд нь хэрэглэвэл туйлын их тусуулах байна гэж Францад үннэн хэлв. Тарайчин хувцастай гоо сайхан хүүхэн өөрийн ганцаараа явсан болохоор багаан авсан байх гэж Альбер бодсон ажээ. Франц бол тийм сайхан учрал тохиолдол болох гэж эд оргилж байгаа үед нь Альберт саад болохоор хойн бодсон хүн биш нь мэдээж. Франц хөнгөмсөг найзынхаа нэрлэхдэггүй чалчаа яриаг сайн мэдэх тул тохиолдсон явдлаа нэгэнгүй ярина гэдэгт эргэлзэхгүй байсан бөгөөд өөрөө 3 жилийн турш бүх Италиар хэрийн хийсэн явсан боловч нэг ч удаа жоогоргуулж яваагүй тул энэ явдал хэрхэн болдгийг мэдхээс боцохгүй байлаа. Тэгээд зөвхөн үзэгчийн маягаар багт наадмыг Палаццо Росполын цонхоор сонирхъя гэж ам өгөв. Маргааш нь Франц хэлсүүгэндээ хурч цонхон дээр зогсоод Альберийг Корсогоор хойш урагш зугаацсан явж байгааг харж байлаа. Альберийн гартаан барьсан цэцгийн том баглаанд дурлын зурвас лавтай хавчуулсан байгаа нь эргэлзээгүй. Алиалагчин хувцас өмссөн үзэглэн давхаан гарт өнөөх буудалтай цэцэг нь байхыг хараад түрүүчин тавралсан үнэн болохыг Франц мэдэв. Альбер гэртээ эргэж ирэхдээ сэтгэл хөдлөө зогссонгүй бүр ухаан алдатлан баярлжээ. Гоо сайхан хөөхөн түүнд дээрхэн адил хариу элгэн гэдэгт Альбер огтхонч эргэлзэхгүй байлаа. Франц хүслийн дагуулan энэ шууган уймэнээс залхуу хүрч байна. Маргааш бүтэн өдөр альбом тэмдэглэлээр оролдож өнгөрнө гэж хэлсэн юм. Альберийн урдаас зөгнсөн андуу болсонгүй. Маргааш оройн дөрвөлжин өвгсөн цаас барьчихсан Францын өрөөнд гүйхээрэн орж ирээд юу болсон гэж би юу гэж хэллээ гэж дуу алдав. Хүүхэн хариу ирүүлээ юу гэж Франц мөн адил дуу алдан асуулаа. Уншаач гэхдээ хэлхэн аргагүй хөөр баяр дүүрэн өнгөөр хэлв. Франц зурвсыг авч уншсан.
Мягмар гарагийн орой 7 цагт Виаден Понтипичийн урд очоод сүйх тэрэгнээсээ гарч таны гараас Моколитогийн тань булан авах хүүхнийг дагаж яваарай. Тэгээд та Сан Жакомо сүмийн эхний шатан дээр гармагц хувцсандаа ягаан тууз уяхан битгий мартаарай. 2 дахь өдөр болтол та надтай уулзахгүй. Үнэн чиг сахиж нууцыг хадгал. Францыг уншиж дуусмагц нь Альбер "За сайн нөхөр минь, үүнийг та юу гэж үзэж байна?" гэж асуулаа. "Ажил явдал чинь бүтэмжтэй тал руугаа эргэж байна гэж хэлэх байна" хэмээн Франц хариулв. "Би ч бас тэгж бодож байна. Таныг Брачано Бэйлийн наадамд ганцаараа очих болохгүй гэж айж байна" гэв. Франц Альбер хоёрыг өглөө нь Ромын нэрт банкын эзэн багт наадамдаа өрсөн байжээ. "Альбер минь, Бэйлинд энтхийн бүхнэр алдартан цугларна гэдгийг бодоорой. Хэрвээ тэр үл таних бүсгүй чинь нэрэл язгууртан хүн бол тэнд заавал ирэх ёстой доо" гэж Франц хэлэхэд Альбер "Тэр ирсэн ирээгүй хамаагүй. Түүний тухай өөрийн бодлоо би өөрчлөхгүй. Та загтлыг уншсан биз дээ?" Тэгсэ. "Итали дунд давхаргын бүсгүйчүүл ямар боловсрал олж авдгийг мэдхүү?" "Мэднэ." "Тэгвэл энэ зурвасыг уншаад үг үсэг утга найруулга нь алдааг олол доо." Нэрэнч цэвэр сайхан алдаа мадаггүй бичиг байлаа. "Та азтай хүү юм аа" гэд Франц зурвасыг эргүүлэн өглөө. "Та хичнээн л тоглоом дохоо хэвлэхий. Харин би дурлцгаад байна" гэж Альбер өөдөөс нь хэлв. "Бурхан минь, айдас хүрэх шиг боллоо. Би зөвхөн Бэл Брачаногийн наадамд ганцаараа очиж зогсохгүй. Флоренц руугаа ч ганцаараа буцах болох шиг байна да" гэж Франц хэлв. "Юу ч л гэсэн миний үл таних бүсгүй гоо сайхан шигэн найрсаг замтай байвал би Ромд дор хаяж 6-7 хоног байна гэдгийн эрс шийдвэртэй хэлж чадах байна. Би Ром хотыг эрхмэлж явдгаас гадна бас хуучны судлалд сүсэлдэх хүн. Дахиад 2-3 ийм явдал гарвал би таныг бичээс уран үг дүрслэлийн академийн гишүүн болчихсон байхыг тань үзэх юм байна да." Альбер академийн ширээнд суух хэрэгтэй болох тухайгаан их л тухтайгаар тайлбарлан ярьж эхлэх гэтэл зарц орж ирээд хоол бэлэн босныг мэдэгдэв. Альбер дурлалаас болж хоолнд муудаж байсан удаа ер үгүй билээ. Тийм учраас хоол идсэний дараа яриагаан үргэлжлүүлэхээр яаран хоолны ширээнд очиж суулаа. Гэтэл хоолны дараа Монте Кристо гүн ирснийг мэдэгдэв. Залуу хүмүүс 2 өдөр түүнтэй уулзаагүй байсан ажээ. Ажил хэрэгээр Чивита Веки орохоор явсан гэдгийг Пастринигоос дуулсан байж. Гүн өр дөрөөн явсан бөгөөд эргэж ирсээр дөнгөж ганц цаг болоод байгаажээ. Гүн маш сайхан найрсаг замтай байв. Эсвэл биеэм барьж байсан, эсвэл эгдүүтэй гашуун хэлэх шалтак олдоогүй юм уу? Ямар боловч энэ орой бусад бүх хүмүүсийн адил байлаа. Энэ хүн Францад тайлбарлаж болшгүй таавар мэт санагдана. Монте Кристо арал дээр өөрийн зочлон ирсэн энэ хүн өөрийн таньж байна гэж гүн мэдэж байлаа. Гэсэн хэдий боловч гүн дахин улснаас хойш өмнө нь үдсэн байна гэж ганц ч үг дуурсангүй. Францч түнд өөр дайрлснаа хэлэх гэж маш их хүсэх боловч өөрсөдөө нь тийм их болгоомжтой харьцаж байгаа хүний сэтгэлд эвгүй санагдуулчихгүй хэмээн цэгнэх учраас гүнгийн адилаар тоглоомон өргөжлүүлсээр байлаа. Франц Альбер хоёр Аржентины театрт лож худалдан авах гэсэн боловч бүхэл ложийг эзлэн авсан учраас суудлуулж чадаагүй гэж дуулаад Монте Кристо ложныхон төлхөөрийг авчирлаа гэж энэ удаа орж ирсэн хэрэгэн тайлбарлав. Альбер Франц хоёр түүний тохиг алдуулчих байх гэд татгалзах гэсэн боловч гүн өөрөн Паулын театрт юм үзнэ. Тэгэхээр та хоёр миний ложийг хэрэглэхгүй бол Аржентины театрт байгаа лож минь хоосон байх болно гэж хэлв. Ингэж хэлэхээр нь Альбер Франц хоёр зөвшөөрчээ. Франц анх уулзахдаа ихэд гайхсан гүнгийн цагаан сарайд баг багаар дасаж байв. Гол дутагдал нь буюу гол ололт нь болсон цав цагаан өнгөтэй царайных нь цэвэрхэн сайхныг хүлээн зөвшөөрөхгүй байж чадсангүй. Гүн бол ёстой Байроны зохиолын баатар шиг бөгөөд Франц түүнийг үзхийн төдийч биш харин санаандаа дүрслэн бодоход л түүний баргаар толгойг Манфредийн мөрөн дээр буюу эсвэл Ларын бүрхэн молгой дор байгаа шигээр бодно. Гашуун бодолд автагдсны тухны нүрчлээс элтгэн. Хурцнууд нь хүний сэтгэлийн гүн дортол нэвч шүвт харна.
Эгдүүтэйхэн бардам уруулна түүний ярьж байгаа бүх зүйлд онцгой өнгө шинж байдлыг өгч, үүний ачаар ярьж байгаа зүйл нь сонсогч хүний тархинд арилшгүйгээр шингэн орно. Гүн 40-од нас хүрсэн болтой боловч өрсөлдөгч ямар ч залууг дийлж чадна гэдэгт хинж эргэлзэхгүй үзье. Английн яруу найрагчин урнаар сэтгэн гаргасан баадруудтай адилаар сайхан зантай хүн ажээ. Энэхүү үнэлж баршгүй хүнтэй танилцуулсан азтай учрлын тухай Альбер байн батлан ярина. Франц нэлээд биеэн барих боловч өнөө хачирхалтай хүний орчиндон нөлөөлөлд бас л автсан байлаа. Франц гүнг Парис орно гэж хэдэн удаа ярьсныг санаад занааш гадаад байдал хэмжээ хязгааргүй баялгаараа үнэхээр тэнд шуугаан дэгдэнэ гэдэгт эргэлзсэнгүй. Хэдий тийм боловч түүнтэй нэг зэрэг Парист байхыг хүсэхгүй байлаа. Үдэшлэг бол Италийн театруудын ердийн заншлаар болж үзэгчид дуучдын дуулахыг чагнахын оронд бие биенийхэн ложуудаар зочлоно. Хадагтай гүнгийн тухай ярмаар байсан авч Франц илүү сонин зүйл байна гэж Альберийг эсэргүүцсээр байтал өнөөх 3 өдрийн турш хоёр найзын санаа бодлыг эзэлж байгаа хэргийнхэн тухай хатанд ярьж өгөв. Италиар жуулчлан яваа хүмүүст ийм явдал тохиолдох нь ховор биш байдаг тул хадагтаа огтхон ч гайхсангүй. Аятай сайхнаар төгсөх төлөвтэй эхэлж байгаа Альберийн дурлалын явдалд баяр хүргэв. Хоёр залуу хадагтаатай Ромынхан бараг цөм өргөцсөн Бэл Брачаноог наадам дээр уулзна гэж ярилцсан тохирлоо. Өнөөх гоо хүүхэн хэлсүүгэндээ хурч маргаашинж нөгөөдөр нь ч гэсэн эсэм мэнд байгаагаан Альберт мэдэгдсэнгүй. Тэгтэл арай гэж багт наадмын хамгийн хөдөлгөөнтэй сүүлчийн өдөр мягмар гараг боллоо. Орой 8 цагаас мацаг эхлэх тул энэ өдөр театрууд өглөөний 10-аас онгойв. Мөнгө хүрэхгүй, зав байгаагүй, эсвэл дурн хүрээгүй учраас баярт оролцож чадаагүй хүмүүс энэ өдөр баяртан оролцож нийтийн хөдөлгөөн шуугаан өмөнд өөрсдийн хувь нэмрийг оруулна. Франц Альбер хоёр өдрийн 2 цагаас 5 цаг хүртэл сүйхтэрхтэй хүмүүс мөн тэрэгний хоорондоор мордын хөлд орчих шахан явган хүмүүстэй өнгөн сүлжмэл цаасаар ширдэлсэн явж өнгөрөв. Тоо томшгүй олон хүн шахацалтан явах боловч нэг ч аюул осол хэрүүл маргаан зодон зохион гарсангүй. Италичууд бол энэ талаар гайхалтай ардууд. Эдэнд баяр наадам гэдэг бол үнэхээр жинхэнэ наадам байдаг. Энэ туужийг зохиогч Италид 6 жил шахам суухтан манайхны баяр наадмын үед алба шиг тохиолдож байдаг явдлаар баяр наадам нь өмөлөгдөж байсан тохиолдлыг нэгч үзсэнгүй билээ. Альбер алиалагчийнхаа хувцсыг өмсөж гоёод мөрнөөс нь өвдгийн хүртэл намирсан ягаан туз унжуулжээ. Андуургдахгүй тулд Франц тариачин хүний хувцс өмсчээ. Үдэш ойртох тутам уламж чимээ шугантай боллоо. Явган зам, сүйх тэргүүд, цонхны дэргэд дуугүй байгаа ам хөдөлж даллаагүй гар гэж огтхон ч байсангүй. Энэ бол хашгиралдаан шуугалдаан, өнгөт ренцаас, чихэр, гурилтай өндөг, жүрж, өнгөнгийн цэцгүүдийн бөөгнөрсөн их хөлтэй, үнэхээр хүн зоны амьд шуурган мэт байлаа. 3 цагт их бооны дуу энэ галзуурсан мэт шуугааныг арай гэж даран Пьяцца Пел Пологийн ба Венецийн ордны дэргэд нэгэн зэрэг дуурж морин уралдаан эхэлснийг зарлав. Морин уралдаан бол Мокколын адил багт наадмын сүүлчийн өдөр заавал болдог байлаа. Буун дуугаар сүйх тэргүүд суваанаас ангарч хажуугийн гудамжаар асгарн оров. Энэ бүхэн нь цагдаа замчиг заахгүй байхад гайхалтай төргийн шалмаг гүйцэтгэгдэнэ. Явган хүмүүс байшин шахам наалдахад мордын төвөргөн сэлмэн харшилдах дуу сонсдов. Морд цагдаа нар 15 хүнээр эгрэн жагсаж уралдааны зам цэвэрлэн Корсо гудамжаар давхилдав. Энэ отряд Венецийн ордны хүрэхэд их буу дахин буудаж гудамж чөлөөтэй болсныг зарлан мэдэгдэв. Тэр үед чихтүүлэрм их чимээн дунд 300 мянган хүний хашгиралдах дууны дундуур 8 мөр сүүдэр мэт хурдлан давхилаа. Хэсэг болсны дараа гэгэн Английн шилтгэнээс 3 дахь удаагаан их буугаар буудах чимээ сонсдож энэ нь 3 дахь морь төрүүлсэнийг мэдэгдсэн хэрэг байлаа.
Тэр дороо сүйх тэргүүд ямар ч дохиогүйгээр эгшин зур саатагдсан голын усан тавигдах адил зэрэгэлдэх гудамжуудаас багшран гарч ирж авраг гол түрүүчихсэн жилүү хурднаар боржин чулуу эргийн хоорондоор урсаж эхлэв. Харин одоо энэ урсгалд Шууган Үймээний шин эх болог нэмэгдсэн янз бүрийн ла худалдагчид хүрэлцэн ирсэн явдал байлаа. Мокколи буюу Мокколити гэдэг бол улаан өндөгний баярын үеийн лаанаас эхлээд хамгийн нарийнхан лаг хүртэл хэлдэг ажээ. Ромын багт наадмын төгсгөлийн үзэгдэлд оролцогч хүмүүст хоёр чухал зүйл гарч ирнэ. Нэгдүгээрд өөрийнхөө лаг унтраалахгүй байх. Хоёрдугаард бусдын лаг унтраах. Энэ утгаараа Мокколито амьдралтай адилхан хүн бол амьдрах ганцхан арга олсон бөгөөд түүнийг бурхнаас олж авчээ. Харин тэгтэн амьдралыг өгөө хийх мянган арга олсон юм. Үндэн энэнд чөтгөр баахан тусалжсэн үнэн. Лага асахын тулд зөвхөн гал дээр барьчихвал боллоо. Арсны тулам, гайхалтай бөхөөгүүр, аврах том дэвүр гэдэл Мокколитог унтраах мянган аргыг яахан бичиж барах вүлээ. Лаануудыг тэр дор нь худалдаад авчихв. Франц Альбер хоёрч бусдыг дуурайлаа. Үдшийн бүрий болж Мокколиг шашгиралдах хэдэн мянган худалдаачны чихт хүчрэм дундор цугларсан олонний дээгүүр анхны одод асан гэрэлтэв. Энэ нь нийтэд дохио болж 10 минут өнгөрөөгүй байтал Венецийн ордноос Пьяцца дель Пополо хүртэл 50 мянган очиг гэрэлтэн аслаа. Энэ нь ёстой чөтгөрийн галын баяр гэлтэй байлаа. Ийм үзэгдлийг сэтгэлдээ багтаан бодоход хэцүү. Тэнгэрийн одон мичид газарт бууж дуу шуугаанд бүжиг хийж байна л гэж бод. Харин агаар тэнгэрт газрын бөмбөрцгийн бусад хэсэг дэх ямар ч хүний чихэн сонстоогүй тийм их чимээ шуугаан гарна. Энэ үед давхарга зиндааны бүх ялгаа арилан өгөө болно. Тариачин хүн ноён хөөж, ноён нь транстиверийн хүний хөөж, транстиверийн хүн худалдаачин хөөцөлдөн лагийн унтраан дахин асаан наадна. Хэрвээ энэ үед эртний Эол гарч ирсэн бол энэ наадмын хаан болох байсан бөгөөд Аквилон үе заламжлах хаан хүү болох байсан бизээ. Энэ ачтаж үзэлтсэн галт тулдаан 2 цаг үргэлжлэв. Корсод өдөр адил саруул 4-5 дахь давхрын цонхон дээр зогсож байсан хүний царайг ялган таньж болохоор байлаа. Альбер 5 минут болоод л цагаа харна. Цаг нь арай гэж 7 болсныг заав. Энэ үед хоёр найз Виаде Понтепичийн дэрэгдүүр явж байлаа. Альбер лаган гартан барьсаар сүйх тэрэгнээсэн өсрөн буув. Хэдэн багтаа хүн түүнийг хүрээлэн ирж лагийг үлээсэн боловч Самбатан ударган зодоон шимэтэ тэднийг өөрөөсөн арваад алхам түлхэж холдуулаад Сан Жакомо сүм рүү харайлглаа. Хүмүүр бие биенийхэн лаг унтраахыг оролдон үзэлцэж Франц Альберийнхэн хойноос ажиглан сүмийн 1-р шатан дээр гарахыг харав. Бараг тэр дор нь өнөөг сайн таних тариачин хүүхний хувцастай баг гарч ирээд ансар байхад Альбер энэ удаа эсрэг үсэлгүйгээр лаган өглөө. Франц тэр хоёрын яриаг дуулахын аргагүй хол байлаа. Гэвч харваас ярэ таар болтой Альбер тариачин хүүхэнтэй гар гараасан хөтлөлдсөн цааш явлаа. Франц тэднийг бас 1 минут хэртэ харж байгаад хараанаас алдчихлаа. Гэтэл багт наадам төгсснийг зарлсан хонхны дуу гарч мөн тэр хормд шид дохиураар догсон мэт бүхлаа нэгэн зэрэг хүчит салхин зохигдох лугаа адил унтрав. Франц патаранхын дунд хосорлоо. Гэрэл гэгэний хамт нөгөө их шууган чимээ саяын салхин тугд явсан мэт нам гүм болов. Зөвхөн л багт хүмүүс байдаг газарт нь хөргөхээр ява сүйх тэрэгнүүдийн дугуйн чимээ дуулдана. Цонхнуудад хаяа нэг гэрэл явталзаж харагдана. Ингэж багт наадам төгслөө.